Нийслэлийн прокурорын газраас иргэдэд үйлчлэгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, тэр дундаа сонсголын бэрхшээлтэй иргэн хууль зүйн тусалцаа авах, эрх ашгаа хамгаалахад хүртээмжтэй орчныг бүрдүүлэх зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерхий газартай хамтран дохионы хэлний хэлмэрчийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтад нийслэл дүүргийн прокурорын газрын мэдээлэл авалгаа, өргөдөл гомдол хариуцсан ажилтан, ресепшн, тамгын элцсийн дарга нар хамрагдан дохионы хэлний анхан шатны мэдэгдэхүүнтэй болж сертификат гардаж авлаа. 9 дүүргийнхаа нийслэлийнхаа прокуророос бол 3 хүн гэдэг нийт 12 хүнийг бол хамруулад энэ сургалтыг бол хийсэн. Үр дүн бол мэдээж сая танаас харлаа тий. Маш айгүй эрчимтэй юмуд сурсан байна. Өөрөөсөө танилцуулж чадж байна. Юу хүсэж байгааг нь мэдэж чадж байна. Цагаан толгойг бол бүр надаасаа илүү сурцсан байна тий. Тэгээ гих мэтлэнгийн бол одоо дэвшилттэй юмуд байна. Тэгээд зүгээр захиж хэлэхэд бол марталгүйгээр ингээд өргөжлүүлээд яваараа энэ чинь бас нэг хэл дохионы хэл гэж чинь ерөөсөө л хэл байхгүй. Тэгэхээр хэлийг бол байнгын зөвшөөрүүлж явж явах юм бол тэгээ цаашид ингээ хэрэгжээд явдаг л гэсэн үг тийм. Эхлээд бол суралцахад бид нэр дохионы хэлний талаар ямар ч ойлголт байдгүй юм бэлээ. Гар хуруу хүртэл ингээ хөдөлдгөө. Эхний өдөр бол үсгээ сурсан. Одоо энэ багц цагийн сургалтаар бол сонсоол болон хэлээр аны бэрхшээлтэй бол эхний ойлголтыг бол авах хэмжээнд бол суралцсан. Их сонирхолтойгоо юм. Одоо ядаж өсөг болон ихний хүнтэй мэдлэг танд яваад туслахгүй гэх мэт одоо ихний хэмжээнд одоо анхан шатны одоо сургалтыг бол байгуулахдаа өөрөө хий гэж бодож байгаа. Шүүх, прокурор, хууль хяналтын байгууллага нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хөгжлийн бэрхшээлтэй хүнд түүний эрх үүрэг болон холбогдох мэдээллийг хөгжлийн бэрхшээлийн онцлогт нь нийцүүлэн ойлгомжтой, хүртээмжтэй хэлбэрээр тайлбарлаж өгнө гэж хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан байдаг. Тус сургалтыг зохион байгуулснаар сонсголын бэрхшээлтэй хүнд прокурорын байгууллагын үйл ажиллагаа хүртээмжтэй хүрч холбогдох мэдээллийг дохионы хэлээр авах боломжтой болж байна.